Okay, let's see. This is the finished products. Энэ дээр нь бол нэг Mickey Mouse зорно гэдсэн чинь энэ хумс нь арай жижигдээд. Тэр том орон дээр зэн Mickey Mouse. Энэ Minnie Mouse нь with the bow. Уралын будагтай. Тэгээ бусан дээр нэм polka dot. Are you happy? Yeah. Okay, well you gotta have a good trip. Okay? Okay. And enjoy Disney World. Are you excited? Yeah. Okay. Okay, so these two are going to Disney. Өглөөний 4:30 болж байна биш ээ. Өглөөний 5 цаг болж байна. Онгоцны бодол руу явах гээд бид нэрийг хүргэж өгөх гээд. You can see yourself. Yeah. I can see myself too. But it looks weird. I see myself. Why is it all It's dark. Because my camera is broken. I need to get it fixed. For immediate loading only, no waiting. Passenger drop-off and curbside check-in is for active unloading only. Any vehicle left unattended will be towed immediately. You gotta leave your jacket here and go inside. Oh, Okay. Let me see your suitcase. Oh, that's so cute. Okay, bye guys. Bye, have fun. Eventually. За, сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нэгд өдөр 2 сарын 18. Тэгээ өглөө 7 өнгөрөөд сэрээд манай гэрийнхэн сая Disneyland Florida руу Disney World үзчихэд тэгээд би тосч авсан. Тэгээд өглөө эрт тосоод одоо жоох өдөр тийшээгээ гоё гэрийнхнараа цог хоолнд орно бас банк гээд гадар бас орж гарах ажилтай учраас жоохон нүрээ будаад жоохон өнгөлчөд гарах гэж бодоод тэгээд vlog камерагаас ачаа байж гин тэгээд өглөөш тасчин чи амар найр хурж гин. Oh my gosh, кофе уугаагүй жоохон тарих жоохон амар удаан ажиллаад байна кофе уугаагүй. Өчигдөр яаж яах нь барыг шөнийн 2-3 хүртэл унтаагүй. Нэлээ оройтч унтаад өглөөч зэсэн болохоор жоохон тийм явж гин. Гэхдээ гадар ажиллаудаа амжуулах юм чинь нөөрэ жоохон будчи тэгээ гос гэрийнхнараа хоол унд идэхээр болвол бас та нарыг бас хамт авч явъя гэж бодсон. За эхлээд ямар ч би өнөөдөр амар хурдан ерөөсөө нэг 15 минутын л бодолж ерөөсөө хийн ерөөсөө удахгүй нэг юм айхтар хүнд бодохгүй зүгээр л жоохон нүд хөмсөг уруулаа жоохон тодлоод сарваа жоохон дараад сая сүлд та нар харсан бах манай гэрийнхэн нөгөө нисэх рүү явж байсан би гэрийнхнээ хүргэж өгөө. Disney World руу. Тэгээ өнөөдөр дөнгөж 2-3 анчаад өнөөдөр ирээд өглөө ирээд. За concealer гिचээд энэ чихтэй спонжороо усгаад өгчээ. За тэгээ би энэ бичлэгийг та нартай зориулж хийж байгаа шүү. Хүмүүс vlog хийгээрээ хүмүүс айгу сүүлийн үед айгу vlog энэ төр айгу үздэг болчихж. Энэ одоо мейкапын бичлэг нэ тэр гэхээсээ илүү жоохон хувь хүний амьдрал өдөр тутмын амьдрал жоохон энгийн юм айгу сонирхдаг болсон юм шиг надад санагдаад. Тэг яг та нар vlog хийгээрээ vlog өргөжлүүлээд хийгээч үзмээр юм гэхээр би ингээд бас vlog хийж байна. Vlog хийх гэдэг oh my god. Барыг vlog хийдэг хүмүүс бол мэдж байгаа айгуух ажил. Камера байнга цэнэгтэй байлгана. Байнга авч явна. Бас тэгээд камерын дээр юу бичих үг юу бичихгүй юу. Би чинь тэгэл дандаа л ганцаараа л ажилдаа ганцаараа хоолнд идсэн ч тэгэл нэг айхтар ингээ хүн амттай уулзаал гадуур ийш тийшээ ингээд ямар ч тийм сонирхолтой байдаг болохоор ингээ миний ингээ бичгэд айгүй юу тэгээд манай энэ миний амьдардаг энэ хот ч жоохон юу гэх юм аа
нэг хайхтар влог хийгээд байдаг хүмүүс байхгүй хүмүүс ингээ камера бариад яваад тахлах гайхаа тэгээ би бүр ичээд жоохон санаад авмаар аль өөртөө яриад камера аваа явахлаа жоохон эвгүй юм шиг үгүй юм шиг тэгээд влог хийхлээр жоохон хүмүүсээс ичээд идэв ба. Яг мейкапны бичлэг хийхэд бол би гав ганцаархнаа сууж байгаа л хийчдэг болохоор айгүй амар хүн амт намаа ингээл хараад ахгүй. Тэгээ яг гадуур влог хийгээд явхлаар хүмүүс ингээл амар хараал ахлаар амар сонио. Надад сүүлийн эдийн бичлэгэн дээр нөгөө шүдэ яагаад цайруулдээ. Миний энэ шүд камерын дээр айгүй цагаан харагддаг юм шиг байхаа. Амьдрал дээр мэдгээ надад л болов айхтар бүр цагаан мэдгүй би эсвэл байнга хараад байдаг болохоор анзаардаг хүмүүс шүд айгүй цагаан байна гэдэг. Би тэгээ өдөр болгоо ингээл кофе уугаал ер нь тэгэл хаяа вино ер нь вино кофе хоёр бол шүдийг жоохон шаарлуулдаг хоёрыг номер 1 юмнууд л та. Тэгээ яг би айгүй тийм сонио хувийн ариун цэврийг амар хүн дээр хүлээж авдаг. Ер нь тэгэл амаа угаах, шүд ирүүл байлгах, ил одоо ямар нэг өмхөн өнөр ч юм уу, эвгүй өнөр өнөртөх нэтрээ би өөрөө амар тийм ажилдаг. Эсвэл би ингээд шууд надаас эвгүй өнөр гараад байгаа юм шиг санагддаг ч юм уу, амар тийм жоохон anxiety-тэй ч юм шиг мэдгээ. Тийм болохоор би шүдээ тэгэл өглөө орой олгоо угаана. Тэгэл ер нь шүдээ амар сайн арчлах гэж айгүй хичээдэг. Яагаад тэгэхээр би шүд ирүүл байх юм бол ер нь явандаа хөгшөрсөн ч гэсэн одоо хотоод гиз бас ирүүл байна гэж би боддог. Тэгээ шүдээ арчлахгүй яагаад тэгэхээр одоо шүднүүд нь хорхотоо тэгээд одоо 30 40 50 60 хүрэхлээр бүгдээ унаад өгвөл одоо юм хумаа зажилж идэж чадахгүй бас тэр чинь зөвхөн гоо сайхан гэхээсээ илүү бас дотоод эрхтнүүдэд ирүүл байлгахын тулд ер нь шүдээ айгуу сайн яг эмчид жилд 2 удаа эмчээр цэвэрлүүлнэ. Яг хорхоцсон шүднүүд бүгднийг яг тэр дор нь цэвэрлүүл янзлуулцдаг. Яг тэгэхээр нэг хорхоотой шүд чинь тэгэл нөгөөдөлийг хорхоотуулдаг. Тэгээд хорхоцсон шүд чинь амар өмхөн өнөртдөг. Тэгэхээр ер нь тэгэл хүн амьтантай ярихад ч юм уу эсвэл ингээ уулзаад ойрхоноос ярихад би яг нөгөө хүндтэй яг нүүр тулж яг мейкап нүүр ам буддаг болохоор бас байнга аманда гата ер нь жоохон шүд энэ амны хүндийг айгуу сайн ашигладаг. Ер нь л жоохон бүх юм дээр тэгэж амар ханддаг юм дөө. Жоохон аагаад яг хувийн ариун цэвэр өнөдрөө сайн ер нь бол арчилж яхад бол зүгээр. Ялангуяа шүд бол шүднүүд тэгээд нэг чинь айгүй эмзэг штэ. Тэгэл хүмүүс чинь яг шүдэг болохоор л мэднэ, хараагүй болохоор л мэднэ. Тэгээд яг нүд мүдэ жоохон өөрийгөө жоохон хайрлаад гамнаад ингээд байнгын гоё take care хийж байвал тэр чинь дараа мөнгө одоо санхүүгийн хувьд ч тэр дараа нь бүгднийг янзлах гэж бөө мөнгө өрөхгүйгээр эсвэл хүндэрсэн хойно ч юм уу тэгэхгүй яг баг дээр ингээл газ шидэ явчаал ер нь жоохон тэгэхээр надад амар биш санагдаад байд миний зан ааш тийм болохоор ч тэр юм уу. Ер нь манай генетикийн нэг юм бас байгаа хаа амар үнэрч амар тийм хамар сайтай. Би тэгэхээр амар инээдтэй нэг юм ингээ үнэрлээ яг юу үнэртэж байгааг нь би амар сайн тайлбарладаг. Одоо яг үнэр мөнрийг л амар нарийн хамартай. Яг одоо яг тэгцэн юм шиг одоо тэр тийм хоол тэд хонцсон тэгээ тэрийг нь тэнд яцсан гэд амар тийм яг нарийн үнэрүүдийг амар мэддэг сонио. Тэрийг амар тайлбарлаж мэддэг. Манай ээж яг тийм, манай дүү яг тийм. Би ингээ кофе уучаад үнсээ гэхээр муухай нартай дээр гэдэг амар сонио. Тэгэхээр яг нэг тийм үнэрчин бол байгаад байгаа юм шиг. Үнэрч амар хэцүү. Би ингээ юм үнэртдэггүй байсан бол баг амрахгүй юу. Тэгэл ялангуяа ингээл жоохон олон хүнтэй газар ч юм уу амар тийм
хөлс мөс өнөртсөн эсвэл нэг чихтэй өнөр мөнөр гэдэг чинь тийм юм амар дургу ийм утцсан гэх таашийн одоо нэг нойтын юм ингээд өмхөрсөн ч юм уу тиймэрхүү өнөр болстой гэсэн. Юу ярьж байгаа би сая өнөр ярьж байгаа. Тийм амны хөндийн юм ярьж байгаа. Тэг би тэгээ нөгөө шүдэндээ ер нь нэг сардаа нэг ч юм уу 7 хоногт за 2-7 хоногт нэг юм уу ийм нөгөө цайруулдаг юм наалт гэж яддаг. Crest 3D-ийн наалт цайруулдаг. Тэрийг нэг за 2-7 хоногт нэг юм уу да. Хаяа нэг санахаараа л нэг 50-чдийн тэгээд 50-аараа нэг 30 минут тэгээ арилгаал. Тэгэхээр л ер нь ингээд байнгын тэрнгээрээ ингээ хаяа нэг цайруулаад байвал тэгээд юу байнг цагаан байдаг. Би яг коллежд ороод кофе ууж эхлээд айгүй шүд ингээл жоохон шаарлаад эхэлсэн байхгүй юу. Ер нь бол багасаа л ер нь жоохон цагаан автор талтай шүддээсэн. Ерөөсө тэрийг анзаардгүй байжгаад яг коллежд ороод өдөр болгон кофе, хар кофе уугаал тэгсэн чинь нэрээ амар ингээд шүд шаарлал эхэлт юм лээ. Тэгээд би ингээд шууд ингээ инээхэр амар мух харагдаад ингээ шарлцсан шүдтэй юм. Тэгээ би яана амар санаа зовоод миний одоо шүд шарлж байгаа юм байна гэдэг. Тэрнээс хойш байнгын нөө өөрөө кофений дуртай болохоор кофегаа уухгүй байж чадахгүй. Тэгээд юу яагаад ер нь шүдэд тэгэл байнг цайруулна. Тэгээ бас миний айгу бас цайруулдаг үйлчлэгээтэй. Өдөр тутамдаа өглөө орой хэрэглэдэг. Тэгээ бас юу амны зайлдаг зүгээр юм ам зайлагч үүдээ тэр бас айгу сайн цайруулдаг. Ер нь тэрийгээ тэгэл тэр ийм гурван юм хэрэглэдэг юм да шүдэндээ өөр юм өрөөс хэрэглэдэг. Би миний хэрэглэж байгаа бол би бүр анх Америкт ирснээс хойш хэрэглэж байгаа 10 хэдэн жил хэрэглэдэг. Тэр аанаас өөр хэрэглэхлээр ингээд амнаас ингээд өнөртэй гэдэг амар санаа. Тэгэхээр нэлээд гаатай амар тийм хүчтэй айгу сайн бактери төгдөг тийм хэрэгэлдэг. Тэгээд ер нь тэгэл ямар ч юм тэгэл өдөр болгон байнгын л одоо арчилж ижил юм үйлчлэгээ үр дүн нь харагдана да. Тэгэхээр тэр Crest 3D-ийн наалт юм уу ам зайлагчийг тэгээд хэрэглээд үзээрэй. Хэрвээ шүдээгөө цайруулъя гэж байгаа. Тэгээд нэг цайруулчаад тэгээд орхичлоор тэ буцаад шарлцдаг. Яагаад тэгэхээр энэ шүд чинь бол байнгын л өнгө нь өөрчлөгдөн, вино эсвэл янз янзын ууж байгаа, идж байгаа, эсвэл тамхи татж байгаа ч юм уу тэр болгоноос чинь шалтгаалаад өнгөр тогтно. Тэгэхээр ер нь бол тэднэрийгээ багасгаал би бол одоо тэгээд уухаараа улаан винонд амар дуртай. Тэгэхээр улаан вино ч бас шүд ам айгу өнгө оруулдаг. Тэгээд кофе бол яалтчгүй өдөр болго ууж тарж байгаа. Тэгэхээр кофегоо бол бууж өгч чадахгүй байгаа. Тэгээ яг тамхи татдаг болохоор гайгүй. Тэгэл өдөр болгон би тэг шүдээ амар хүчтэй уугадаг. Амар тийм солиотой юм шиг амар угаана. Тэгэхээр би амар зөөлхөн сойд сэргэлдэг. Тэр бас айгүй чухал. Яг би амар чанга дарж ингэж угаадаг юм шиг байгаа. Жохон хэцүү. Тэгэхээр миний буйл ингээд задраад байсан. Хаграад тэгээ буйлаа гэмтээгээд байсан. Ингээл амар чанга угаахлаар амар гой сайн угаагаад байгаа юм шиг санагдал. Тэгэнгүүт тэр бас буруу юм байлаа. Манай эмч шууд тийж чиний буйлнууд чинь ингээд хагарцсан биш, зүсэгдсэн байж тээ. Яагаад ингээд чи яаж шүдээ угаад ингэсэн чинь би нөгөө ингэж хоёр тийш нь ингэж угаадаг. Тэгэхээр амар ширүүнд хитрхи ширүүндж байгаа л гэсэн үг юм байл л дээ. Тэгээд зөөлхөн үстэй, айгүй зөөлхөн үстэй сой заагаад тэгээд шүдээ ингэж хоёр тийш нь биш ингэж бөөрхий жижигэн бөөрхий ингэж бөөрхий зурж байгаа юм шиг угаажээ гэд надад хэлсэн. Тэгснээс хойш нэрээ миний буйл айгүй гэмтэх нь баг. Тэгэхгүй миний буйлууд бүгд хаграад ингээд дээшлээд ингээд шүднээсээ ингээд халдаад айгүй гэмтээд байсан юм билээ. Тэгээд эмчээсээ тэрийг мэдсэн. Тэгээд над чиг яг тэгэж мэдгүй ингээд айгүй чанга ингэж угаах туртай хүмүүсээс байж магадгүй. Хэрвээ чанга угаах туртай хүмүүс байвал сойзоо айгүй зөөлхөн үстэй байх хэрэгтэй. Хатуу ширүүн биш. Ширүүн юмар ингээд чанга дараад тэгэхээр бүр илүү гэмтэх баг. Тэгэхээр бас тэрийг бас би нэг хэдэн жилийн өмнө мэдэж авсан.
Тэгвэл буйл өвдчихлээр тэг айгу муухай эмзэг штэ. Ингээл муухай юм мэдчихдэггүй, халуун үүдээ юм уучлахгүй гэсэн. Тэгэхээр тэрийг бас та нар эмчээс асууад үзээрэй. Тэгээд хурдан ингэж чанга дарж угаахтаа биш шүү дээ. Удаан бүрхи угаах хэрэгтэй байлээ л дээ. Энэ бол би зүгээр л хэрэг хүнтэй таарад уулзуулж жоохон айтайхан харагдахын тулд хийж байгаа бодол тэрнээс шиг гоёлын бол ерөөсөө биш. Ийм байна. Би тэгээд сүүлийн үед бас гоё зөвөр вино уунгаа ингээ охтуудтайгаа гоё бодолт хийгээд ингээ зөвөр ярангаа тийм энгийн бичлэг жоохон халдсан байдалтай ч юм уу гоё тийм бичлэг байвал бас гоё юм шиг хүмүүстэй зөв эсвэл гоё хоол идэнгээ юм ярьдаг ч юм уу. Жоохон мукбан гэдэг нөгөө нэг солонгосын юугаад гэдэг чинь хоол идээл хүмүүстэй чатлаад байдаг. Тийм бичлэг ч юм уу гоё энгийн тийм юм байвал бас хийхэд бичлэг хийхэд амархан. Гэхдээ яг энэ мейкапны бичлэгнүүд хийхэд аюу хэцүү. Анхандаа тэгэл хийж мэдгүй дараа нь ингээд бичлэг хийчээ дараа нь бичлэгийг харахаар нүдэ бичиж байгаа гэсэн чи юу вэ? Духамхаа бичсэн ингээд амар туршлагагүй. Тэгэж бас анх амар их бичлэг алж ирсэн шүү дээ. Тэгээд ингээд нүд мүднийхэн бичлэг нь ингээд харагдахгүй бүтээгт хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь харагдахгүй ч юм уу гэрэл мэрлэн ингээд сонирн болчвол тэгээд тэр яаж янзлаад нэмэр ахгүй тэгэл хог болж юм чинь тэгэл дахиад ихнээс нь бичээл анх бол энийг ингээд бичлэг хийн сурна монтажлна гэдгийг бол би нэг сургууль сураагүй болохоор ингээд бүгдийг нь яг өөрөө сурсан. Тэгэл өөрөө дуртай юм болохоор тэгэл хэвээр мөнгөө өрөн юм аваад мөнгөө өрөн камер авсан, мөнгөө өрөн бичлэг хийнэ гэж компьютер авсан. Тэгэл бичлэг хийн монтажлах програм авсан. Тэгэл дуртай юм дээр дуртай юмдаа л тэгэл цалингууч гэсэн уйггүй хийх юм да. Гэтэ гоё юм аа одоо ингээ нөөрэ бодглохлоор амар тийм стрессгүй, яахгүй тайван би тэгэл би ингээ миний контролдож чадах юм болохоор гоё ингээ суугаад хичнээн цаг нүрээ буцсан. Хүмүүс ингээ зүгээр л нүрээ бодох туртай гэж бодоод идэв юм байна. Яг ойлгодог хүмүүс. Миний хувьд бол яг нүрээ бодоод ингээ чив чимээгүй яг өөртөө анхаарад нэг цаг гаргах ч юм уу. Яг тэгсний дараа би ингээ сэтгэл яагаад чи амар юм зүгээр автоматар ингээ гоё болчдөг. Яг гоё бүх юмыг мартцсан ингээ юу ч бодоогүй зүгээр л будгаа бодоол те энийг ингэ чи ийм өнгө хэрэгжилж игээл айгу энгийн юм бодоод тэгэхгүй ингээ бас амьдрал чинь тэгэл зөндөө юм болно шүү дээ. Ажил төрөл, стресс, уур, уцаар гэр бүл инээ тэрэгэл тэнгууд яг чиг чимээгүй ганцаараа гэртээ өөрөө сууж байгаа л нүрээ будаад та нартай бичлэг хийгээд ингэнгүүт би бусад нөгөө стресс бүх юмаа ингээд хажуугаар байгаа юмнуудаа ингээд мартцсан. Төрхөн зур сатаарцсан байдаг хгүй. Тэгэхээр би тийм шалтгаанаа би айгу нүур буддаг. Дэгээгүй зүгээр л намайг одоо мэддэг таньдаг хүмүүсээс энэ нэг юм ингээл нэг мейкап хийгээл яваад идэв ч юм уу эсвэл тэ нэг тийм амар сериосны хүлээж авдаггүй. Let me see yours. Би айлж үзсэн. Нэг ингэж үзсэн. Let me see yours. They're so yummy. Mommy, can I eat this? Looks so yummy. I thought it was like a paper. Noodles. Noodles everywhere. Noodles everywhere. Is it yummy? I can see you on the camera. Maybe see me. You're not eating your noodles. Yummy stuff. The soup is so good.
forgot that it was Even the better you eat, 플라스틱 material에서 the finish you get. absorb 해주고 싶어. Where's my cord, Mommy? You know it has a purpose? For the person before the sticker is not going. I want to look at this. Okay, let me see your tiny toys. How to squish it. Tiny person. Cuidado, no te caigas. Viene y tú así, como que yo no sabía que era aquí. That's my toy. I need to drink so much water. Ray is so funny. Ray is so funny. Тэнд хоол амир хямдхан байгаа зү тэгэхээр. Look at this flower. Look at this flower. Look at this. All the flowers around the tree and the top. Make some coffee. Ингээд сая хоол идэж ирчээд би тэгээд түрүүн кофе тэр өгчээд одоо жоохон өрөөгөө чимэглэдэм үү, өрөөгөө жоохон цэвэрлэхийн цаашаа зүгээр жоохон organize хийгээд жоохон эмх цэгцэн олоод тэгээд энд нэг юм хайрцаг ирсэн байгаа. Энийг онгойлгож үзэх хэвээр ившлэгний юм гэрэл авсан. Энэ миний хэрэгэлдэг гол гэрэл, энд нэг гэрэл, энд нэг гэрэл ерөнхийдөө байдаг хгүй. Тэгээд яг энэ таазан дээрээс бас нэг гэрэл ингэж дээрээс нь бас тусах хэрэгтэй юм байлээ. Тэгээд би энэ дээрээс ингэж тусдаг гэрэл авсан. Тэгээд хэр юм байна би бас хэрэглэж үзег болохоор сайн мэдгүй. Тэгээд яг бичлэгээл одоо чанарын бас гэрлийн бас сайжруулах гад бас юм авсан байгаа. Бас энэ нэг хөөрхөн гэрэл байгаа надаа. Энэ нэг бас авсан энэ артлынхаа энэ ханыг чимэглэх гээд ер нь жоохон гэрэл мэрэл нэмдэм үү бас нэг байнгын ингээд адилхан юм хараад талаас та нарт сонирхолтой байх гэж бодоод артлынхаа бэкграундыг бас гоё чимэглээд шинжлэе гэж бодсон. Ёх. Яник энэ хөл арай хийчихлээ бүр. Ингэж газрын зураг гаргах чамаар хэцүү юм шүү дээ. Гэтэ одоо ингээд бичлэгээ хийх гээд сууглаар гоё харагдах байгаа. Хэр харагдаж байна. Үлдсэн энэ газрын зургийг хийж дуусаад тэгээ үлдэглээр нь ингээд илүү гахалтай ингээд бүрхний цохилт юм шиг ингээд мэдээж тааш хийсэн байгаа. Камерын дээр хэр харагдаж байна. Гойч юм. 존중하고 싶다. 그냥 갈까? 진짜?
Өнөөдөр зөндөө юм амжууллаа. Би та нарт эвлүүлсэн гэрлээ үзүүлье. За өнөөдөр энэ хааныг хийж дуусгасан. Ямар ч гэсэн нэг Монголын газрын зурагт төстэй. Тэгээд энэ гэрэл харагдаж байна уу? Яана тэр хуцыг бити хараарай. Энэ гэрэл ингээд миний толгой дээр байгаа энэ гэрэл. Энэ гэрэл айгүй гоё харагдал юм байна. Тэр чигээр айгүй гоё гэрэлтүүлээд. Тэгэхгүй бол миний энэ аргалтайгаа нэг л харанхуй харагдаад байдаг гэсэн юм бичлэгэн дээр. Ер нь тэгээд мейкап бинесэр хийж байгаа болохоор бас зөв гэрэл мэрлээ сонгож их болвор ийд байна. За энэ хавийнхыг жоохон цэвэрлээд тэгээд Uncle. Yes. Why did you change your lipstick? Лол шин болсон байна. Think it's like 7 цаг болсон байна. Би өчигдөр сайн унтаж амарч чадаагүй тэгээд жоохон одоо бол нүүд ингээл сүмижийн тэгээд нүүр амаагаад амрыг өрөө жоохон цэцэлчээд цэвэрлчээд фото гаргаад. Why? No, like a За тэгээд vlog таалагдсан бол бүгдээрээ лайк хийгээд энэ бичлэгийг 100 лайктай болгоё. Тэгээд бас share хийж болно. Хамгийн гол нь манай хуудсанд subscribe хийгээрэй. Бас хонхон дээр дарах юм бол Bye! See you soon! Хонхон дээр дарах юм бол бичлэг орох болгон та нарт notification очин. Тийм болохоор subscribe, хонхон дээрээ дараад, comment үлдээгээд тэгээд дараагийн vlog-оор уулзъя. Bye. How you And what are you gonna do?